Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны Дорнод аймаг дахь салбар зөвлөл нь 2007 оны 1-р сарын 15-ны өдрийн 2 дугаар тогтоолоор 81,36,637 тоод батламжийг гардан авч үйл ажиллагаагаа явуулж байсан. Улмаар 2017 оны 2 дугаар сарын 4-ний өдөр шинчлэгдэн зохион байгуулагдаж, тамга тэмдэг бүтэц орон тоогоо шинчлэн идэвхтэй үйл ажиллагаа явуулан ажиллаж байна. Шинчлэгдэн зохион байгуулагдсанаас хойш салбар зөвлөлийн 9 тэргүүлэгч, Дорнод салбар зөвлөлийн дэргэдэх залуу бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлөө 9 тэргүүлэгч, 1 менежер, 300 орчим бүртгэлтэй гишүүнтэй болоод байна. Мөн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн дунд дараах ажлуудыг уламжлал болгон ажиллаж байна. Үүнд жил бүрийн цагаан сарын өмнө нутагтаа үйлдвэрлэл үүсгэлэн худалдаа, жил бүрийн 3 дугаар сарын 3-нд буюу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг өгтөн спортын арга хэмжээ, шинэ жилийн баярын цэнгүүн, оны шилдэгүүдийг шалгаруулж холбооны шагналыг гартуулж ирлээ. Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны Дорнод салбар зөвлөлийн тэргүүнээр 5 хувьцат компаниг үүсгэн байгуулагч Оюун Туяа ажиллаж байна. Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны Дорнод салбар зөвлөлийн тэргүүлэгч гишүүдээр Олхон хувьцат компани гүйцэтгэх захирал Мөнх цэцэг, Мандах тулга компани захирал Энх цэцэг, Цэндүн компани гүйцэтгэх захирал Дугурмаа, Модон шөнийн компани захирал Оюун Эрдэнэ, Алтан морь чатар компани захирал Хавгжав, Ном тундраг өдөр өнжүүлэх төвийн захирал Ундармаа, Талын зууч банк бус санхүүгийн байгууллага, Талын асгад өргөө хувьцат компани үүсгэн байгуулагч Амар Туяа, Дорнын өгөөмөр компани захирал Мөнх цэцэг нар ажиллаж байна. Сайн байцгаана уу. Өнөөдөр 2023 оныхаа үйл ажиллагааг дүгнэж 2024 оноо өгтөж баяраа тэмдэглэж байгаа та бүхэндээ баярын мэнд хүргье. Манай бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо нь анх Дорнод аймагта Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны салбар зөвлөл болон байгуулагдж байсан. Тухайн үед бизнес эрхэлж байсан хэдэн эмэгтэйчүүд нийлж байгуулад үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Тэгээд өнөөдөр энэ бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн байгууллага маань өргөжин тэлж, хүрээгээ тэлж, үйл ажиллагаанд докторжиж, ажил үйлс нь өөдрөг яваад бид маш их баяртай байна. Ингээд та бүхэндээ 2024 онд улам их амжилт гаргаж сайн сайхан бүхнийг бүсэн өрөө. 2018 оны 1 сарын 21-ний өдөр оны анхны хурлаар гишүүнчлэлийн журам болон 2018 оны ажлын төлөвлөгөө хэлэлцэн баталлаа. Улсын хурлын гишүүн Номтой Баяр бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн үйл ажиллагааг дэмжин 50 сая төгрөг хандуулсан ба уг хандивыг 16 бизнес эрхлэгч эмэгтэйд хөнгөлөлтөй нөхцлөөр олголоо. Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны баг хуралд манай салбар зөвлөлөөс тэргүүлэгч Оюун Туяа оролцсон. Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны баг хурлын гишүүн, удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсон одоо хүртэл идэвхтэй ажиллаж байна. Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн дунд спортлог бүсгүйчүүд гар бөмбөгийн тэмцээнийг зохион байгууллаа. Уг тэмцээнд нийт 10 багийн 80 орчим эмэгтэйчүүд оролцож, цаашлаад уг тэмцээнийг жил бүр зохион явуулахаар шийдвэрлэв. Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооноос уламжлал болгон зохион явагддаг Мянган ээжийн баяр 2018 үйл ажиллагаанд манай аймгаас Энх Туяа, Нэргүй нар оролцсон. Монголын сайхан ээж, Монголын ачид ээж хүндэт өргөмжлөлөөр шагнагдлаа. 2018 оны 4-р сарын 25-ны өдөр төрийн ордонд зохиогдсон худалдаа үйлчилгээний салбарт бизнес эрхлэгч эмэгтэйчүүд чуулга уулзалтанд 33 эмэгтэй төлөөлөн оролцлоо. Манай салбар зөвлөл нь 2018 оны 8 дугаар сараас 10 дугаар сарыг дуустал Дорнодынхоо хөгжил соёлд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор манай хот бидний гудамж ураатай нэгдэж хотынхоо төв цэг 7 дугаар багийн нутаг дэвсгэр болох Төв номын сангаас Чадангуй цогцлбор хүртэлх авто замын зүүн талд нийтдээ 263 м урт замд 1.2 м эко автан ногоон байгууламж, 2 м явган хүний зам, 1.5 м дугуйн зам, нийт 4.7 м өргөн зам бүтээн байгуулах ажлыг санаачлан хийсэн юм. Уг ажилд манай салбар зөвлөлийн тэргүүлэгчид гишүүд, бизнес эрхлэгчид, иргэд аж ахуй нэгж хамт олон гээд нийт 80 орчим хандивлагчид оролцсон юм. 2021 онд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо болон хөдөлмөр халамжийн үйлчилгээний газартай хамтран эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил арга хэмжээг зохион байгууллаа. 2021 онд COVID-19 цар тахлын хүнд үед хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар нийгмийн даатгал, татварын хэлтэс, банкнуудын салбаруудад албан бичиг хургуулж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүддээ сургалт явуулж, мэдээлэлээр ханган хамтран ажиллалаа.
Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны дэргэдэх залуу бизнес эрхлэгчдийн зөвлөлөөс олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр 2021 арга хэмжээг зохион байгуулж бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд шагнаж урамшууллаа. 2022 онд Дорндын хүүхдүүд дэлхийн тайснаа тоглолтыг үүлэн балет бүжгийн клубтэй хамтран зохион байгуулсан юм. 2022 онд Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны 30 жилийн ойн баярт бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн хамтаар оролцлоо. 2023 оны 3 дугаар сард жижиг худалдааны бизнес эрхлэгч нарт сургалт хөгжлийн үйл ажиллагааг зохион байгуулж цаашид сар бүр хэрэгжүүлж байхаар төлөвлөлөө. 2023 оны 4 дугаар сарын 10-ны өдөр Дорнод аймгийн Халах голуу Магдад Булган Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын хэмжээнд гарсан байгалийн гамшиг галт төмөрд өртсөн айл өрхүүдэд туслах зорилготой мөнгөн хандив болон ховцоос хүнс бусад хандивын аяныг 4 дугаар сарын 22-ны өдөр хүртэл явуулсан билээ. Тус хандив аянд аж ахуйн нэгж байгууллага бизнес эрхлэгчид хувийн хвшлийнхэн иргэд өргөнөөр оролцлоо. Хандивт нийтдээ 76 хүний 6,477,999 төгрөг цугларсан бөгөөд хувцас хүнс бусад хандивт 113 хүн нийтдээ 189 хандивлагч оролцсон юм. Нийт 189 хандивлагчаас шүүр, тан, совд, хоолой, гадна бараа, эсклад хүнсний 109 бизнес эрхлэгчид тус хандивт нэгдсэн юм. Бизнес эрхлэгчдийн хандивлсан хувцас гутлыг айл тус бүрийн гишүүдийн насанд тохируулан ангилж хайрцаглагч бэлтэн байгалийн гамшигт өртсөн айл өрхүүдэд тусламжийн барааг хүлээлгэн өглөө. Нийтдээ 15 айл өрхүүд хүлээлгэ өгсөн бөгөөд мөн байгалийн гамшигт өртсөн айл өрхүүдээс 3 айлыг сонгон 104 толгой малаар малжуулсан юм. 2023 оны 6 дугаар сарын 5-нд Дорнод салбар туг гардан авах ёслолын үйл ажиллагааг зохион байгуулав. Мөн тус оны 6 дугаар сард Сүхбаатар аймагт салбарын туг гардуулах үйл ажиллагааг зохион байгууллаа. 2023 оны 10 дугаар сарын 3-нд Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны Дорнод салбар зөвлөлийн санаачлагаар бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг хөгжүүлэх дэд хөтөлбөрийг 1 сарын хугацаатаагаар Бэст сургалтын төвтэй хамтран амжилттай зохион байгуулсан юм. 2023 оны 11 сарын 24-өөс 25-нд шин сэргэлтийн бодлого зүүн бүсийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалтанд оролцлоо.